Эренчингой залуудаа манай Монголын ховсч хүнтэй уулзч ярьсан тухайгаан ярив. Эренчингон уулзсан тэр хүн багш надад заахтан шүд унахаар ховс хийж чадхан болдог гэсэн. Би шүдийн үндснээс хойш ховсдож чадхан болсон гэд ховс хийж үзүүлээгүй гин. Та ховс хийж явсан тухайгаан яриач гэж шалжгүйж байж нэг тохиолдлыг яриулсан гинэ. Ховс жөөрөн оролцож хідүүлээ тимэн жингээр өмнө зүгт алс явах зурд авны усаар тасраад ходог устай газар хүртэл маш хол байж гин. Хүм малгүй цангаж сутраад явах тэнхэлгүй болохт нөхт нь чи нэг аргалж үзгээд шахаад шалаад байж гинэ. Тэгээд явж байл орой бүрий болж хэрв шөнийн хонвол маргааш нь бүр зутрах. Нэг шөнийг алдаад өдрийн халуунд улам цангах болоод хэцүүдэж гин. Тэгтэл ховсч за одоо хөдөлнэ. Цай чанаж байна. Тэмээгийн услна. Тэгээд даруй хөдөлж ходог усны бараа харах хүртлийн шөнжин явна шүү гэж хэлж гин. Нөгтөн ч зөвшөөрж цөм төр буудлаж галаан төлж гинэ. Ховсч за тогоогоо тавь гэж хөтчиж тогоогоо тавьж гин. За би ус дүүргийгээд л ховсдоход тогоонд ус мэлтэлцээд л ирж. Буцалгаад л цай давс өвгээд л ховсч өрөн аяглаад л цөмд нь уулгаж нөхт нь хөлрөөд л ууж гин. Дараа нь за тэмээгээ услийгээд тогоонд дахин ус мэлтэлцүүлж тэмээдэн услаад за хөдлөн шүүгээд л хөдөлчихсөн. Тэгж явж нэг юм усны бараа харсан да гэжээ. Эренчингой тэгтэн тэр тогоонд тэгээд үнэхээр ус байсан хэрэггүй гэж асуухад юуных нь ус байх вэ дээ? Ховсдох гэдэг чинь л тэр байхгүй юу? Байхгүй юмыг байгаа юм шиг болгодог юм гэсэн аж. Эренчингой тэр ховсчоос та харь хүнд хийж чадах уу гэж асуухад монгол хэл мэддэг бол чадна гэсэн гин. Тэгэхээр хүний хэл сонсголтой хамааралтайгаар сэтгэлийг нь захирдаг арга юм байна гэж Эренчингой ярьсан билээ.